Ардал бүстэй холбоотойгоор энэ шинэ анхны хууль гарсан. Энэ дээр бол одоо маш олон стартапууд төрөн гарч тэр одоо ямар ч гэсэн дотоодын стартапуудад энэ бол сайн дэмжлэг болох үс хууль журам болж байгаа байх гэж би өөрийн зүгээс л тэгж харж байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн дотоодынхоо нөөц уулзаагаар дотоодынхоо энэ одоо талантуудыг хөгжүүлж гаргаж ирээд цаашаага мэдээж стратегийн хувьд бол дараагийнхаа зах зээл рүү орох гэдэг юм. Тэгэхээр хиймэл оюун бол өөрөө одоо яг энгийнээр тайлбарлах юм бол яг л нэг хиймэл хүн л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнийг ажилуулах хүн болгоо өөрийн гэсэн нэг ийм хиймэл үнэтэй байхын тулд эн чинь нэг бодит энэ нөхрийг ажилуулахын тулд зардал гарч шүү дээ. Тэгэхээр энэ зардал нь одоо юу гэдгийг өөрийнх нь тэр ажилуулагч бүний зардал сургах тархины хийж байгаа энэ зардал дээр нь энүүнийг ажилуулах тог маш их иддэг. Гэсэн идэж хөгжлийг бид нар зогсоож чадахгүй энд бол одоо ингээд тоглолтод айлуулах эрт орж энийг бол одоо дэмжиж ажиллахгүй бол хөгжлийн явж хоцроо шүү дээ. Тэгэхээр ийм том асуудалтай бид нар нүүр тулцсан байна. Тэгэхээр энүүнийг бол гэтлэхэд энэ одоо саяны энэ дүрм журам энэ заалтууд бол дэм тустай гэж харж байгаа.